За энэ гинж тренингийг сонирхож байгаа ээжүүдтэй зориулаад би нэг 3 зүйлийг хэлье гэж бодлоо. За нэгдүгээрт нь бол цаг хугацааны тохирооны асуудал байна. За өдөр бүр үлзийтэй сайн, од гараг бүр онцгой сайн гэд үг байдаг. Энийг олон хүмүүс дагаж баримталж явдаг. Би ч гэсэн энэ үгийг бас бодож явдаг. Бид нар өөрснөө хичээх юм бол эзэн хичээвэл заяа хичээн гэдэг шиг цаг хугацаа бүр орон зай болгон биднэрт өөрийн гэсэн буян шиг хайрладаг гэж би боддог. За тэгэхээр зэрэг ямар ч үед болсон бай энэ гинж тренинг болвол та бүхний амьдралдаа гаргаж байгаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байх болно гэдэгт би бат итгэлтэй байдаг. Энэ тренингт орсон олон ээжүүд хэлж байгаа ирээдүйд бас та нар хизээ нэгэн цагт хилээд сууж авах байхаа гэж бодож байна. Энэ бол та бүхний өөртөө барьж байгаа хамгийн том баярлалаа юм шүү. Та бүхэн өөртөө баярлалаа гэж хэлэхдээ өөрийгөө сайхан хоолоор дайлж, сайхан хувцаар гойч ч юм уу сайхан хамрааж хүсэл мөрөөлөнд биелүүлдэг байх л та. За тэгвэл энэ гинж тренинг бол та бүхний өөртөө хэлж байгаа хамгийн том баярлалаа байх болно. За энэ удаагийн энэ гинж тренинг бас нэгэн онцлогтой цаг хугацаанд болж байгаа. Ер нь бол би тренингүүдээ энэ гинж очрын бороо тренингүүдээ цаг хугацааны аль болохоор ихтэй үед хийхийг хичээдэг. Яг нь тэр нөгөө өдөр бүр үлзийтэй сайн, од гараг бүр онцгой сайн боловч хэрвээ орон зай огторгой ертөнцид биднэрт хэрвээ буян хишгээ өгж байгаа бол яагаад бид нар тэрийг авахгүй гэж би бас боддог учраас аль болохоор тэр орчлонгийн эрчим хүч илүү байгаа ч юм уу яг энэ тренингийн сэдвийн дагуу асуудлуудад илүү их түлхэц үзүүлж байгаа үеүүдэд би хийх хичээдэг юм аа. За энэ удаагийн тренинг 5 сарын 17-нд эхэлж байгаа. 6 сарын 5-нд сар хэртэж байгаа. За тэгэхээр зэрэг энэ сар хэртэлтийн нөлөө 2-7 хоногийн өмнөөс 15 хоногийн өмнөөс буюу 5 сарын 22-ны үеэс эхэлж байгаа. За тэгэхээр зэрэг ерөөсөө сар хэртэлт болгон аливаа зүйлийн юм төгсгөл байдаг. Урд нь эхэлсэн байсан зүйлийг төгсгөх, аливаа нэг асуудлын шийдэл болох, удаан хугацаанд шийдэгдэхгүй, ээдрүүтэй байсан асуудлын тайлал болох ч юм уу гэх мэтээр эхэлснээ дуусгах энэ зүйлд илүү их нөлөө үзүүлдэг гэсэн үг. За тренинг маань 6 сарын 21-нд дуусж байгаа. Албан ёсоор за энэ өдөр нар хэртэж байгаа. За тэгэхээр зэрэг нар хэртэх бол аливаа зүйлийн эхлэл болдог. Сар хэртэлт нь ямар нэгэн зүйлийн төгсгөл төгсгөл гэдэг маань төгс төгөлдөр болж байна гэсэн үг төгсгөл болж байгаа бол нар хэртэлт бол аливаа зүйлийн эхлэл байдаг. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд шин замыг эхлэх, амьдралынхаа шин шатанд гарах, цоо шин циклийг үеийг тийм хэмнэлийг эхлэх ч юм уу энэ үйл илүү их ээлтэй байдаг гэсэн үг. За тренинг ахаад 14 хоног нээлттэй байдаг. Энэ хугацаанд та бүхэн дутуу үлдээсэн зүйлээ нөхөх ч юм уу тухайн үедээ ямар нэгэн шалтгаанаар болоогүй байсан зүйлийг болгох, гүйцээх зорилгоор 14 хоног сунгаад 7 сарын 5-нд тренинг маань бүр мөсөн хаагдана. За 7 сарын 5-нд ахаад сар хэртэж байгаа. Ингээд дараалсан 3 ийм хэртэл болж байна гэсэн. За тэгэхээр зэрэг сар хэртэлт бол бас ахаад энэ зүйлийг бүрэн мөсөн дуусгах, төгсгөл болгох, тэнд ямар нэгэн дутуу зүйл үлдээхгүйгээр шийдвэрлэхэд илүү ээлтэй байна гэсэн. Ер нь нар сарны хэртэлтүүд ямар ордод байрлаж байгаагаас болоод бас арай өөр онцлогтой байдаг. 6 сарын 5-ны болон 7 сарын 5-ны сар хэртэлтүүд бас өөр ордуудад байрлаж байгаагаас болоод арай чиглэлүүд нь өөр байх боловч ерөнхийдөө л тэр нэг дутуу байгаа зүйлийг гүйцээхэд шийдэгдээгүй он удаан жил болсон, ужигэрсэн, архагшсан эдгээр зүйлийг шийдвэрлэхэд их ээлтэй байдаг юм аа. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг бодолцож би энэ тренингээ яг 5 сарын 17-нд эхэлж байгаа. За 5 сарын 13-наас 6 сарын 25-ны хооронд цолмон гараг ийм буцах хөдөлгөөнд оршиж байгаа. За тэгэхээр зэрэг энэ цолмон гараг Венера Венус гараг маань харилцаа, хайр сэтгэл, мөнгө гэсэн энэ 3 зүйлийг удирддаг. Энэ 3 салбарт удирдах гараг болж оролцдог гэсэн үг. За тэгэхээр зэрэг биднэрт энэ тренинг маань харилцааны асуудлыг хөндөж байгаа, бас хайр сэтгэлийн асуудлыг хөндөж байгаа, мөнгөний асуудлыг хөндөж байгаа. За тренингийг зарим хүмүүс бол зөвхөн ээжтэйгээ эвлэрэх гэж ойлгоод байна. За тренингийн эхэнд би тайлбар дээр бичсэн байгаа. Ээжтэйгээ эвлэрэх замаар өөрийнхөө хүчин чадлыг бүрэн нээх, өөрийгөө таних,
өөрийгөө таних, өөртөө эвлэрэх, за өөртөө бүх зөвшөөрлийг өгөх гэж ингээд бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол зөвхөн ээжтэйгээ эвлэрэх биш, ээжтэйгээ эвлэрэх замаар тэнд гацсан байсан олон хаалгууд гацааг тайлж, олон даланг сэтэлж, олон хаалгыг нээн гэсэн. Тэгэхээр хамгийн ихний хаалга маань ээж байгаад байгаа юм. Тэгэхээр ихний хаалга нэгдэхгүй бол бид нар ихний хайрцагаа онгойлгоогүй бол дотор байгаа хайрцагуудыг нээж чадахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг хамгийн гадна талын тэр хаалга, хайрцаг, гацаа, төгжээ бол ээж байгаа юм. Тэгэхээр зэрэг тэр чагтыг мулталснаар бид нар дотор тийшээ ороод эмэгтэй хүнийхээ хувьд аз жаргалтай байх. Бусад харилцаануудад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх, амьдралаас ханал таашаал авах. За тэгээд тэр олон харилцаан дотор бас мэдээж хэрэг бидний амьдралд нэгэн том чухал хэсэг бол мөнгөний асуудал бас явж байгаамаа. За тэгэхээр зэрэг энэс хоёрдугаар асуудал маань урган гарч ирж байгаа. Зарим ээжнэр асууж байна л да. За би ээжтэйгээ эвтэй байдаг аа. Ямар ч асуудал байдаггүй. Тэгэхээр зэрэг энэ тренинг надад хэрэгтэй мүү гэж асууж байна. Тэгэхээр зэрэг танд энэ тренинг хэрэгтэй юу юу гэдгийг би мэдэхгүй. Та бүхэн өөрснөө шийднэ. За энэ тренингийн тайлбаруудыг уншаад үзээрэй. Энэ тренингт оролцсон ээжүүдийн сэтгэгдлийг тэр ээжүүдэд ямар үр дүн гарсан байна гэдгийг та бүхэн сонирхоорой гэж би хэлээд байгаа. Тэрнээс биш та бүхэн хитрхи бас бэлэнчлэх сэтгэлээр ч юм уу эсвэл хитрхи бусдын шийдвэрээр, бусдын амаар битгий энийг шийдэрэй гэж би бодож байна. Энэ тренинг танд хэрэгтэй гэж намайг хэлснээр та энд орох ёсгүй. Үнэхээр энэ тренинг надад амин чухал хэрэгтэй юм байна. Яг миний олон шийдэгдээгүй байгаа асуудлуудын учир нь энд байна гэж хэрвээ та бодож байгаа бол ийшээ орж ир. Хэрвээ танд асуудал би урсны бичлэгийн дээр бас хэлсэн, постуудаар тавьсан байгаа. Хэрвээ танд асуудал байхгүй бол амьдралын ямар нэгэн асуудал, ямар нэгэн зовлон байхгүй бол энэ тренингийн лекцүүд танд хэрэггүй гэсэн үг. За олон хүмүүс ингээд ийм найрамдлын тухай жоохон буруу ойлголцтой байдаг. Би ээжтэйгээ нэг ч хэрэлдэж үзээгүй, муудалцаж үзээгүй, ээж намайг нэг ч загнадгүй байсан, ээж надад бүх юмыг авч өгдөг байсан гэж хэлж юм л да. Тэгэхээр зэрэг бидний ээжтэй хандах хандлага зөвхөн эдгээр зүйлсээр бүрдэнэ гэж би бодохгүй байна. Яг бидний сэтгэл хязгааргүй, хүмүүсийн дотоод ертөнц хязгааргүй. Бид нар өөрөө өөрснийгөө хүртэл 100% таньсан, би өөрийгөө 100% мэднэ гэж би л жишээ нь хэлж чадахгүй. Тэгж хэлж байгаа би нэг ч үнтэй очраагүй өдийг хүртэл. За бүхэн дотроо өөрийн бүх мэдрэмж, сэтгэл, өөрийн оюун санаанд болж байгаа тэр бүх үйл явц бодлуудыг бүгдийг хянаж, мэдж ингэж барьж таньж чаддаггүй. За тэгэхээр зэрэг би та бүхнийг ээжтэйгээ ямар харилцаатай байгаагаа 100% оншилж мэдж чадж байгаа гэдэгт бол жоохон эргэлзэж байна. За зарим хүмүүс бас ярьдаг те. Манай аав ээж 60 жил танилсан, 80 жил танилсан. Нэг ч удаа ам мөрөж үзээгүй. За тэгэхээр зэрэг иймэрхүү ярианд яг үнийг хэлэхэд би итгэдэггүй. За яагаад гэвэл бид нар хүнтэй харилцахад за бүр 5 минутын дотор харилцаад өнгөрөхөд хүртэл биднэрт зарим тохиолдолд үл ойлголцол гарч болно. За тэгэхэд бид нар нэг хүнтэй 60-70 жилийн турш өдөр болгон ингэж амьдралын маш олон асуудлаар гүнзгий харилцаанд орох үед нэг ч удаа ам мөрөх тохиолдол гарахгүй байна гэдэг бол эсвэл тэр хоёр хүн үнэхээр хүний хэмжээсийг даваад гарсан бодисод баа ч юм уу бурхад ч юм уу байсан байж болно. Гэхдээ бол амьдрал ийм байгаа гэдэгт байдаг гэдэгт бол би жоохон эргэлзэж байна. За хоёрдугаарт эсвэл тэр хоёр хүн огт харилцдаггүй байсан л гэсэн үг. Бид нар зүгээр хамгийн адгийн наацх нь ямар хоол хийх вэ? За ямар талх сонгох вэ? Цагаан уу харуу? За бүр цагаан талхаа сонгосон ч гэсэн ямар талх сонгох вэ гэдэг дээр хүртэл бидний санал зүрдэг байхад гэтэл амьдрал бол инээс илүү асар гүнзгий олон асуудлуудыг бидний өмнө тавьж байдаг. Тэгэхээр ийм хамгийн энгийн, хамгийн бүдүүн тоймын асуудал дээр хүртэл хоёр хүний харц яг нэг цэг дээр буухгүй байхад бусад асуудлуудын хувьд бол үнэхээр ярих юм байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бидний хамгийн дотны хувин болсон ээжийн хувьд бид нар бүх юмн дээр, бүх асуудал дээр 100% ам нийлээд бидний харц үргэлж яг нэг цэгт ямар ч өөр хэмгүүгээр өөр өчүүхэн төдийч, цэгийн төдийч гажуудалгүйгээр үргэлж альва зүйлийг бид нар яг нэг цэгээр онж харж исэн гэдэгт гэж хэрвээ хүн надад хэлвэл за би бол хувьдаа итгэхгүй. За тэгэхээр зэрэг бид нар өөрснөөсөө асуух хэрэгтэй. Би өөрийгөө хэр сайн мэдэх вэ? Ээж битэрийн харилцааг хэр сайн мэдэх вэ? Би нөхрөө хэр сайн мэдэх вэ? Хүүхдүүдээ хэр сайн мэдэх вэ? Би
хүнийг тий одоо хүн гэдэг юм хүнийг хэр сайн мэдэх вэ? Амьдралыг хэр сайн мэдэх вэ? Гэт ингээд асуугаад үзэх юм бол би одоо жишээлбэл амгалан өөрийнхөө хувьд яг олон зүйлийг би мэдэхгүй байдаг. Олон зүйл дээр би мэдэхгүй гэсэн хариултыг өгдөг. Тэгэхээр эдгээр асуултуудыг та өөртөө тавьж ээж энэ тренингд орж ирэх үгүй юу гэдгээ одоо шийдэх ёстой. Бусдаас асуух хэрэггүй, хин нэг өмнөөс асуух хэрэггүй. Хэрвээ одоо хин нэгний ятгалгаар, хин нэгний таны өмнөөс гаргасан шийдвэрээр ч юм уу, хин нэгний одоо жишээлбэл бэлгээр ч юм уу тий бэлэг болгоод би чамгийн тренингийг бэлгэлж чинь ороод суугаад үзэрэй гэсэн бэлэг хэрвээ таны найз, эгч дүүс, аав ээж өгвөл таныг би бити орж ирээрэй гэж хэлмээр. Яагаад гэвэл үнэхээр та өөрөө чин одоо сэтгэлээсээ зүрхнийхээ мухраас одоо би энийг хийх ёстой гэж бодог байгаа цагт тэгээ одоо сайн үр дүн гарахгүй болов гэж бодож байна. За урд нь бас тренингийг би найздаа бэлгэлсэн, эгчтэй дүүдээ бэлгэлсэн гэд би хэд хэдэн тренингийг болиулж ирсэн. Яагаад гэвэл тэр хүн өөрөө л одоо шийдэг бол энэ бол зүгээр бэлгийн гутлыг өмсөх юм уу, бэлгийн сүрчгийг одоо цацахтай адилхан зүйл ш. Бид нар одоо бие биендээ сүрчийг бэлгэлэхэд хүртэл өндөр нь таалагддаггүй л үстэй. Тэгэхэд энэ бол одоо сэтгэл гэдэг том зүйлийн тухай ярих гэж байгаа болохоор зэрэг одоо нэлээд нарийн шүү гэж би хэлмээр байна. Зүгээр одоо би юу гэж хүн цуглуулах зорилгоор, олон хүн бүрдүүлэх зорилгоор ч юм уу одоо энд янз бүрийн хүмүүсийг орж ирээсэй гэж бодохгүй байна. Үнэхээр хүссэн, үнэхээр энэ одоо өөрийнхөө өмнө тодорхой зорилгыг тавиад, маш тодорхой зорилгыг тавиад тэр зорилгынхоо төлөө одоо бүх зүйлийг хийж чадна гэсэн бүр чин одоо хатан зоригтойгоор орж ирээсэй гэж би бодож байна. За дахиж нэг одоо зүйлийг хэлэхэд тэр ээжтэйгээ эвлэрэх тухай асуудал дээр одоо хүмүүс өнгөн талыг ингээ харахад бид нэр үнэхээр ээжтэй хайртай. Одоо ээжийнхээ төлөө бид нар амиа өгөөч буцхааргүй тийм хайртай байж болно. За гэхдээ би түрүү хэлсэн те энэ тренинг бол ээжтэйгээ эвлэрэх замаар өөрийгөө олох, өөрийгөө 100% одоо бүрэн хүчин чадлаар ажилуулах, энэ орчлонгоос чамд өгж байгаа зүйлийг 100% авах. Тэр одоо тал дээр хэр зэрэг сэтгэл хангалуун байгаагаа өөрөөсөө асуух хэрэгтэй. За эмэгтэй хүнийхээ хувьд үнэхээр сэтгэл хангалуун байж чадчихэв үү? Энэ амьдралд үр түмэн боломжууд байдаг. Тэр боломжуудыг бид нэр атгаж аваад боломжийг одоо үнэхээр үйл явц үр дүн болгож чадчихэв үү гэдгийг өөрснөөс асуух хэрэгтэй. Амьдрал бид нарт асар олон зүйлийг ингээд алхан дээр дэлгээд ингээд өгч байгаа юм шиг бид нарт өгчээд бид нар тэр бүхнээс амьдралаас те ханал таашаалыг авч чадчихэв үү гэдгийг одоо та нар минь өөрснөөс асуугаад үзээрэй. Хэрвээ та бүхэн энэ асуултуудад үгүй байна, мэдэхгүй байна, энэ асуултыг би ойлгохгүй байна, эсвэл эдгээр зүйлс надад харагдахгүй байна гэж хариулж байгаа бол одоо та амьдралыг бас одоо бүрэн одоо хүчин чадлаар биш те одоо хэрвээ та машин гэж бодож байгаа бол 100% хүчин чадлаар биш, магадгүй 50-аас доош хэмжээнд ч юм уу одоо ажилуулад явж явах магадлалтай юм. Тэгэхээр зэрэг тийм хүчин чадлаар явж байгаа одоо машины хувьд хэр зэрэг хурдтай байх вэ? Хэр зэрэг хол замыг туулах вэ? Хэр зэрэг одоо алсад очиж чадах вэ гэдэг дээр нэлээд бүтгэл хариулт гарч ирэх гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр зөвхөн ээж гэж бодоод хасаа гадна эдгээр олон салбаруудад, эдгээр олон асуултуудад танд ямар одоо хариулт гарч ирэхээр байна вэ гэдгийг та бас бодож үзээрэй. Тэгээд одоо тренинг эхлэхэд 7 хоног дутуу байна шүү дээ тий. Тэгэхээр одоо яран сандран одоо гомоо шийдвэр гаргах хэрэггүй, хуудуутай шийдвэр гаргах хэрэггүй, бусдыг дагаж одоо яана олон хүмүүс ороод энэ би орохгүй болохгүй гэж яарах хэрэггүй. Тэгж тийм шалтгаанаар орж ирэх хэрэггүй. Зүгээр зориг гаргаад үнэхээр одоо цаг болсон. Би одоо эрх чил хүртэл хүлээж чадахгүй. Би энийг хэдий ч нэ эрт хий, төдий ч нэ миний амьдралд өөрчлөлт гарна, төдий ч нэ эрт одоо би нөхөртөөгөө, хүүхдүүдтэйгээ өөртөөгөө амьдралын бусад салбаруудад би одоо ив найрыг амар амгаланг олж чадна. Миний одоо амьдрал хэрвээ одоо олон пазл гэж бодвол хэдий ч нэ эрт энэ би тренингд орно, төдий ч нэ эрт одоо би энэ амьдралынхаа зургийг бүрэн бүтэн болгож эвлүүлж чаднаа гэдгээ бүр ингэж оюун ухаанд хүний ёсоор ойлгож, ухамсарлаж өөрийнхөө гаргасан шийдвэрт одоо бүрэн хариуцлага хүлээж орж ирээрэй гэж би та нарыгаа одоо уриалмаар байна. Тэгэхээр зэрэг та нар минь залхуурахгүйгээр одоо энэ миний энэ хуудсанд байгаа постуудыг гүйлгээд үз. Олон ээж нарын сэтгэлдлүүд байгаа. Комментуудаар бас ээж нар сэтгэлдээ бас бичиж байгаа байх гэж би бодож байна.
За тэр хүмүүс рүү та нар ингээд чат бичээд асууж болно. Манай одоо тренингийг төгссөн ээж нар бол бусад ээж нарт бол харамгүй одоо өөрийнхөө олзыг, сэтгэгдлийг, туршлагыг хуваалцдаг. Ямар ч нэрлэхэж санаа зовх юм байхгүйгээр энэ тренингээс та юу олж авсан бэ гэдгийг асуу. Тэгээд өөрөө одоо хамгийн гол одоо шүүлтүр бол зөвхөн таны сэтгэл. Үнэхээр энэ ишээ орж ирэх сэтгэл таны дотор төрж ивэл та орж ирээрээ. Би одоо таныг тэрвэрэд өгөх болно гэж